Сайн байцгаана уу? 252 BI тулд хэрхэн Excel файл оруулах вэ? Та import Excel гэсэн хэсэгт дарснаар тухайн хуудас руу шилжих бөгөөд үүнд барьлах нэмэх гэсэн товчон дээр дарснаар та шинээр хуудаслалт үүсгэж өгнө. Тухайн хуудаслалт үүснээ дараагаар түүний ард барьлах нэмэх товчон дээр дарснаар та тухайн хуудаслалт хамаарах бүхий шинээр файл групп үүсгэх болно. Шинээр үүсгэсэн файл групп дарснаар та энэ хэсгийг харах бөгөөд new file гэсэн товчон дээр дарахад шинээр цонх гарч ирэх бөгөөд тухайн цонхны голд байрлах хэсэгт дарснаар та өөрийн оруулах Excel файлын замыг зааж өгөх ёстой. Түүний дараагаар тухайн Excel-д хамаарах бүхий шийтүүд доор байрлах бөгөөд та түүнээс алийг нь оруулахаа сонгож нэг товчийг дарна. Энэ хэсэгт болохоор таны Excel файл дахь өгөгдөл аль мөрнөөс эхэлж болон аль мөрөнд дуусж байгаа гэх мэтчлэн зүйлүүдийг зааж өгөх болно. Түүний дараагаар та өөрийн Excel файлыг өгөгдлийн санд ямар нэртэй хадгалахаа бичиж өгнө. Дараагийн хэсэгт та өгөгдөл доторх багнуудыг сонгож өгөх бөгөөд багнуудыг сонгож өгсөний дараагаар upload товчийг дарахад таны Excel файл data source болоход бэлэн болно. Баярлалаа.